миний найз битэрийн зуны амралтаараа аялсан газруудын нэг болох Гаустотофн дээр гарсан бичлэгээ бол та нарт хүргэж байна. Энд Гаустотоф нь бол Норвегийн 2 дахь өндөр уул гэж нэрлэгддэг далайн түвшнээс дээш 1883 м өндөрт оршдог. Тэгээд тэр уул руу яг доороос нь гарах юм бол 1600 м-д өндөр одоо өксөж ээж бол гардаг юм аа. Хэрвээ энэ уулын орой дээр гараад харахад бол цаг агаар сайхан байгаа нөхцөлд бол Норвегийн нутаг дэвсгэрийн 6.1%-ийг нь бол харж болдог. За энд мөн одоо доороос өксөхдөө бол ийм тусгай жижигхэн богончиг шиг юмар өксөж болдог. Энэ өксөхөд бол энэ богончиг суухад бол уулын дундуур нүхээр дээшээгээ 45 градусын налуугаар бол дээс өксдөг бөгөөд энд явж хахад энэ баанаар явж хахад яг дугуй доор нь бол ус хоржигнон өрсөж идэг. Бас их сонирхолтой сайхан газар байсан. Ингээд та нарт энэ дээр гараад бит хоёрыг гарахт бол нэлээ их манантай орчны үзэгтэй байдал хязгаарлагдсан байсан. Гэвч бол нэлээ хэсэг хугацааны дараа бол цаг агаар сайхан болж орчныг өдөр харсан. Тэгээ уулын оройгоос бит хоёр бол өөрснөө доошоо өөрсдийн хөлөөр явган буусан. Энд бол маш налуу, замд бас цастай тийм таалагдж байсан. За тэгээд тэр үедээ нэлээд хүүтэн жихэн байсан.